хасах. Гэх юм бол та мэдээж яг энэ хэсэг дээр өөрийнхөө зураг оруулаад за тэгээд энэ хэсэг дээр нь та өөрийнхөө промпта бичин тийм үү. Тэгээд мэдээж та ямар нэгэн зураг болон видео гаргаж авна. А тэгвэл энэ хэсгийг яадаг вэ гэх юм бол та яг хідэн зураг гаргаж авах юм бэ гэдэг сонголт нь байгаа байхгүй юу. Тэгээд Midjourney ашигладаг хүмүүс байх юм бол Midjourney дээр нийт 4 сонголт гарч ирдэ штэ тийм. Тэгээд ChatGPT ашиглах юм бол нэг зураг гарч ирдэг тийм. Тэгэхээр энэчнээс болох юм бол 1-8 ширхэг зураг гаргаж авахаа өөрөө ингээд сонгож болж байна. За тэгээд дээрээс нь хамгийн гоё юм нь юу юм бэ гэх юм бол энэчнээс ингээд зурагныхаа хэмжээг нь өөрөө сонгож болно. Тэгээд энэ чинь бас өөрөө автоматар цаанаасаа өөрөө бас тохируулагдаад гараад ирэх боломжтой. Тэгээд Midjourney дээр би YouTube-ийнхаа thumbnail зургийг хий гэхлээр биш үү? Хэмжээ нь биш үү? Байнгын юм нэг харьцан нэгтэй гарч ирээд байдаг байхгүй юу? Тэгээд 16 харьцан 9-өөр өгөнгүүт байнгын нэг харьцан нэгээр гарч ирдэг. Тэгэхээр энэний хамгийн том давуу тал нь болохоор ингээд зурагныхаа харьцааг нь өгчдөг. Тэгээд мэдээж ямар ч асуудалгүй бол зурагныхаа харьцаагаар бол гарч ирнэ. За тэгвэл бүгдээрээ биш үү одоо энэ Hexfield-ийг яг яаж ашигладгийг бүгдээрээ одоо энэ бичлэгнээс үзье. За окей. Эхний ээлжиндээ болохоор за энэ хэсгээр болохоор яадаг вэ гэхээр эхлээд зураг апплод хийж чинь. За одоо энэ чинь болохоор prompt оруулна. За одоо энэ хэсгээс болохоор нийт хідэн зураг гаргуулж авах бол ингэ сонгож байгаа. За тийм 7 сонгосон юм шиг мэдээж 7 зураг бол гараад ирнэ. Тэгээд Hexfield-ийн попкорныг би өөрөө ашиглаж үзсэн. Тэгээд яг энэ залуу шиг би бусад хүмүүсүүдийн контентыг бол үзсэн. За тэгээд мэдээж зургийн чанарын хувьд 10-аас дүгнэ гэх юм бол би нэг 10-аас нэг 4-5-ын хооронд дүгнэ. Та нар одоо жишээлбэл энэ зургийг харалтаа. Тэгээд энийг харалтаа. Одоо за тэгэхээр ингээд зураг гаргаж авлаа гэхэд биш үү? Одоо энэ чи анимашн оруулж болно буюу энэ гаргаж авсан зургаа хөдөлгөөнд оруулж болно гэсэн үг. За тэгээд edit гэж байна. За одоо тэгээд энэ гаргаж авсан зургийнхаа чинүүд юу гэх одоо энэ ч байгаа попкорнуудыг одоо гэрэлтүүлмээр гэх юм бол edit дээр нь дарж агаад энэ зургийнхаа доор